Өдрийн Нарны аймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг үгээр хэлж байна. Студид физикч Билгүн, компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу болон хөтлөгч Зандаа миний бив байна. Нэвтрүүлгийг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээвэрээтэй Юнтэл компани болон Игүнэ оюун болор софт компани эвэнцдэгч байна. За, өдрийн баяраа. Өдрийн. За, өнөөдөр бидний ярих сэдэв бол Артемис 2 сая сарыг тойроод ирсэн. Энийг тойрж нөгөө янз бүрийн асуулт би асуугаад хоёрыг хариулъя явчаарай. За тэг эхний асуулт нь Артемис 2-ын яг зорилго нь юу вэ? Яагаад энэ нислэгийг заавал яг ингэж хийх шаардлагатай болсон? Зорилго нь айгүй энгийн шүү дээ. Саран дээр очсон гэдэгт итгэдэггүй хүмүүст дахиж бодлоо зэрэг дахин батлах зорилготой гэд. Бас нөгөө юу байхгүй юу те. Дэлхийг хавтгахыг итгэдэг хүмүүс дэлхийн бөөргийг харуулах зорилготой. Гэтэ хамгийн гол зорилго нь гэдэг юу шүү дээ те. Одоо ч нөгөө нэг жишээ нь Америкуудын амбиц юу вэ гэхээр ангараг руу очих байгаа шүү дээ. Сар бол сонирн биш байгаа те. Гэтэ ангараг руу очих хамгийн ихний алхам нь заавал саран дээр очих хэвээр. Саран дээр буух хэвээр бүр. Тэгвэл Артемис болохоор эхлээд тойроод ирчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар 50 жилийн дараа одоогийн технологи ашиглаж үзэж байгаа байхгүй. Одоогийн технологи хэр аюулгүй байна. Тэгээд эдгээр чи одоо дижитал камертай оцсон шүү дээ сая тийм. Өмнөх нь бол хар цагаан камертай оцсон шүү дээ. Бүх шинэ технологиудыг туршиж байгаа. Бас Артемис-ийн нөгөө нэг одоо удирдлагын төв байгаа шүү дээ хөлөгний тэр нь хамаагүй орчин үеийн болцсон баг. Тэгэхээр илүү навигац хийх чадваруудыг тэнцээд шинэ удирдлагын контроллоор шалгаж үзэж байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө эхний зорилго бол дандаа юм шалгах зорилготой Артемис. Холын зорилго нь бол ангараг руу очихын тулд яг эхлээд сарыг колончлох гэсэн зорилготой. Тэгээд энд их сонирхолтой нэг юм ажиглагдчихж байгаа. Юу вэ гэхээр 50 жилийн өмнө бид нар хүйтэн дайнтай байсан шүү дээ тийм. Бараг 60 жилийн өмнө. Бараг 60 жилийн өмнө. Орос, Америкийн өрсөлдөөн гэдэг юм явж исэн. Тэнгүүд одоо яг энтэй төстэй өрсөлдөөн явж байгаа. Дэлхийд даяараа. Тэр нь юу гэхээр хин төрүүл саран дээр очих юм. Тэгэх юм бол тэр хүн саран дээр газар авч болох байхгүй тий. Сар хинэж эзэмшил биш юм чинь. Тэгээ колон байгуулах боломжтой болчихно. За тэгээд сарыг хамгийн түрүүнд колончлох даалгавартай болчих. Тэгэхээр Америк хятад хоёр энэ дээр бүр амар өсөлж байгаа. Тэгэхээр Америк нь одоохондоо ялаа яваад байна л да тийм ээ тий. Одоо 60 жилийн өмнөхийг бодвол нөгөө зөвлөлт товдоод ус буюу одоо Орос улбанус ер нь энэ өрсөлдөөнөөс баг гарчих шиг боллоо тий. Тийм шүү. Ер нь нэлээд сул болцсон аа. Тий. Уг нь бол энэ сансрын дэлхийн сансрын технологиг бол ер нь Орос нуруунд дээр үүрж явлаа шүү дээ. Өдий олон жилийн турш. Тэгээ одоо Америкийн ховийн компаниуд аягүй мундаг болоод SpaceX энэ чи одоо бас сарлуу явна, ангаралуу явна гэд сарын эзлэн ангарагыг эзлэн ингээл яаж байгаа. За тэгсэн чи Артемис гэдэг хөтөлбөр болохоор 2017 онд хамгийн их нэг чиглэл өгсөн байгаа. Сарлуу явна гэдэг юм чиглэл. Ер нь бол сансрын одоо дахиж одоо идэвхжүүлнэ гэдэг юм чиглэл өгөөд. За тэгвэл тэр чиглэлийнхаа дагуу яг энэ Артемис гэдэг хөтөлбөр гарч ирж байгаа байхгүй. За тэгээ Артемис гэдэг хөтөлбөрийн хамгийн ихний туршилт нь бол 2012 онд бол ингээ болоод дууссан байгаа. Тэгээ тэр нь болохоор нэг шинэ боожангаа туршиж байгаа. Одоо ер нь бол түрүүний хэлсэн бүх шинэ технологиуд бол туршиж байгаа байхгүй. Тэр бэлгэний хэлсэн ч сони юм те. Нөгөө дээр үе тайлсмал ашигладаг. Дээр үе нөгөө лаглаг дээр үеийн эртний технологиудаа ашиглаад саран дээр хүн буулгацсан. Тэгсэн одоо энэ дижитал орчин үеийн чадах нь үгүй гэж харж байгаа гэдэг. Тэр ихтэй айгүй тийм чухал юм л да. Дээр үеийн юмнууд бол ингээд айгүй тийм сансрын туяанд төсвөртэй байдаг байхгүй. Тэнгүүд одоо орчин үеийн бидний жижиг сажиг энэ микрочип энэ төр чинь болохоор сансрын туяанд очиод ингээ бодоо олчдаг. Ингээ ажиллагаа явуулцдаг. Тэгэхээр ерөөсөө эдрийг туршихал аюу тийм чухал. Тэр цус сарлуу явах гэж байгаа тохиолдол. Тэгээд Артемис 1 гэдэг хөтөлбөр болцсон. За одоо Артемис 2 гэдэг хөтөлбөр байж шүү дээ. Уг нь бол 2010 хэдэн оноос юм бэ? Энд чинь 2023 он ах. 23 онд уг нь бол хөөрнө гэж төлөвлөж исэн байлээ. 23-аас 24 оны үед хөөрнө гэж төлөвлөж хагаад тэгээ хойшлоод тэгээд 23 оны 9 сард 25 оны 4 оны 9 сард гэж хаад 25 онд яг 4 сарын 1 гэдэг байгаа шүү. Тэ? Ингээд яг ингээд хөөрхөр болоод за энэ Артемис 2 гэдэг хөтөлбөрийн хамгийн гол зорилго бол ерөөсөө энэ хүмүүсийн амьдран одоо орших тэ энэ сансарт байж чадах нь үгүй юу гэдгийг ер нь бол турших техник технологи туршчлаа. За одоо энэ дотор чи хүн байж чадах юм уу гэдэг энийг турших энэ туршилтын даалгавар байгаа гэсэн. За тэгээ хүнтэй нислэг гэдгээр хамгийн онцлог ийм даалгавар байгаа. Чин бас тэгээ юу шүү дээ хамгийн сүүлд сарыг тойроод ирэхэд чинь 3 хүнтэй байсан шүү дээ. Жижигхэн илүү хүлгэн илүү жижигхэн.
илүү авсаархан байсан байхгүй. Тэгээд тэр хөлөг чинь одоогийн Артемисийн хөлгөөс хамаагүй хөнгөн. Одоогийн Артемис чинь саяны сүүлд хөрсөн хөлгөөс хамаагүй хүнд тэгээд илүү их юм тээвэрлж явах боломжтой. 4 хүн оруулчихаар айгүй илүү олон хүн тэнцээ капсул дотор суух боломжтой болчихж штэ тий. Тэднийг бас хамгийн гол нь чухал шалгаж байгаа. Дээрэс нь эхлээд 4 хүнтэй бид нэг нисгчлээ штэ. Тэнгүүт дараа нь 10 хүнтэй нисгдэг болгоо штэ. Тэгээ 20 болгоход тухайн сансрын хөлөгний жин гэдэг юм байгаа тийм үү? Дац гэдэг юм ба. Тэр нь яаж өөрчлөгдөх вэ гэдгийг давхар шалгаж үзэж байгаа байхгүй. Үүгээрээ бас ингэ амар зөвүүн юм болчихж байгаа. Нөгөө 4 хүн чинь туршилтын тулаа болчихж байгаа байхгүй яг үнэндээ тий. Энэ 4 тойроод ирэхэд аюулгүй тойроод ирч чадах нь үгүй юу? Аюултай тойрох юм бол сарн дээр бол сарлуу явж байгаа нисдэг бол тэгэл дуусаа штэ тий. Буцаж ирч чадахгүй, аварч чадахгүй тэр хүмүүсийг тэгэл байхгүй болно. Тэгэхээр 4 хүний амиар тэнцээ бас туршилт хийж үзсэн байгаа байхгүй наасаа. Бас нэг ийм асуултууд хүмүүс аягүй их яриадсан. Яагаад тойроод ирсэн тий? Яагаад буухгүй аа ингэж асуугаад байна. Тэгэхээр энд бол яг түрүүний хэсэг орох ёс. Юу вэ гэхээр өмнө нь хамгийн сүүлд буухтаа дээр үеийн аналитик нөгөө нэг технологиор буусан. За тэд нар ч нөгөө түрүүн хасаа хэллээ шүү дээ. Ингээд соронзон хорон орж ирэх юм, нарны шуурга орж ирэх юм бол шарагдаад байхгүй болохгүй тий. Тийм юмар буулгацсан. Одоогийн технологи чинь хитчнээ өндөрч гисэн хаа байсан сарн дээр тийм үү 400 мянган километрийн цаана юу ч болж болно шүү дээ. Тэрнээс сэргийлэхийн тулд тойрж үзэж байгаа. Ингээд бүх хамгийн гол юм навигацаар шалгаад байна. Тойрж явахад миний навигац хэр ажиллаж байна. Тэгээд дэлхийтэй холбоо тасарна. Тэр үед тухайн хөлөг өөрийгөө аваад тойроод ирэх тэр процессыг ямар болж байна гэдгийг л хамгийн сайн шалгах чинь. Нэг гоё нь надад л ингэж санагцсан шүү. Ийм сар тамчин бүхэл бүтэн 400 мянган километрийн цаана 7 хоног очичоод 4 сансрын нисгэж буцаад хүрээд ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг мэдээний айгу гоё ч гэсэн нэг мэдээний байдаг л мэдээ шиг сан мэдрэмж төрөөд байгаа. Тэгэнгүүт айгу гоё санагдаад хөөх сарлуу очиод буцаад ирнэ гэдэг чинь нэг юм байдаг л мэдрэмж өгдөг болсон байна тий. Тэгэхээр магадгүй дахиад нэг 10 жилийн дараа хайжчих чаа гэсэн сарлуу аяллаар явах гэж байна. Од мөндрийн шинэ жилийг сарн дээр хийгдсэн явчихвэл тий. Энд нэг асуулт байгаа. Би ингээд нэг зүгээр нөгөө юу анимашн маягийн тийм зураг үзсэн байхгүй. Артемис яг дэлхийгээс хөөрлөө. Тэнгүү дэлхийгээ нэг ингээд тойроод буцаад дэлгэр. Тэгж яагаад сарыг ухтаад явчихжээ. Ингээд сарыг ухтаад энэ дэлхийг ингэж нэг тойроод нэг слинг шот маягийн аваад ах шиг байна. Тэр яг яаж ажилтээ? Тэр ингэж байгаа үлээ. Түрүүн нэг хүмүүсээ алчихгүй гэдгээдсэн шүү дээ. Тэр чинь бас нэг тийм одоо энэ бэ төлөвлөгөө яваад байгаа байхгүй. Эхлээд ингээд дэлхийгээс нэлээд хол авааччихна. Тэнгүүтээ ингээд тэр дээр аваачаад одоо нэг өсөндө дэлхийгээс нэлээд дээр аваачаад дэлхий рүү буцаа унгаачих. Нөгөө хөлөг онгоцоо. Тэг хөлөг онгоцоо. Нэгэсэндээ уг нь бол чинь шууд ингээд тэр чигтэл царлуугаа бол илүү ойрхон шүү дээ. Гэтэ энэ дэр нэг гоё юм байгаа. Энэ дэлхийн энэ тусалцааг таталцлын тусалцааг авна гэдэг дэлхий рүү ингээ унжаах хооронд дэлхий чинь бас ингээ явж байгаа шүү дээ. 30 км/сек хурдтай явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ дэлхий рүү унжаах дэлхий болтчихно гэсэн. Тэнгүүд ингээ дүү бүрдэгдээд ингээд бүр ингээ дээшээ бүр илүү хүчтэй болоод явна гэсэн. Дээшээ гэдэг нь чи яг дээшээ гэж. Одоо сарлуу гэсэн үг шүү дээ. Доош гэж үү? Тий, амдаж шүү дээ. Сарыг амдаж гэсэн үг. Ирээдүйд сар тэнд байх газар лөө. Баруун тишээ юм уу? Тэгээд дэлхийг одоо тэгж тойрж явах үед одоо энэ бол ерөөсөө энэ дэлхийг нэг бүтэн тойрох үе шүү дээ. Дэлхийрөө буцаад унаад тэгээ буцаад дэлхийгээс салах энэ үе хүртэл бол одоо буцах ийм юутай боломжтой. Энэ үед одоо тэр хүмүүсийн ямар нэгэн тэр амьдралд итгэх технологиуд нь ч юм уу айлсгуултай хөлгийнх нь аюулгүй байдаг алдагдах юм бол энэ одоо бүтлгүүдэх боломжтой болох юм бол энэ хүмүүсийг амьд одоо дэлхийрөө болох боломжтой болно гэсэн. Хоёр давхар зорилготой юм шүү дээ. Нэг нь хурдыг нэмэх, нөгөөх нь бас юмыг аж өгдөг юм байна тийм. Тэнгүүтээ яг дэлхийгээс салаад яг сарлуу явах үед бол ямар ч одоо буцах зам байхгүй. Одоо тэр хүмүүст бол одоо тэгэл бүтлгүүд юм бол тэр чигтэл хамт бүтлгүүднэ гэсэн. Тэгээ хоёрт болохоор энэ нислэг хамгийн гоё юм нь ерөөсөө энэ тэр дэлхийгээс ингээд тасарж байгаа тэр анхны энэ одоо тийрэлтэй аваад тэгээ тэрнээс хойш баг дэлхий дээр царыг тойроод сарн дээр очоод сарыг тойроод тэгээ буцад дэлхий дээр онж ирэх энэ бүх процесс бүгдээр дан жилүүд онолтоор явж байгаа. Тийм үү. Тийм. Ерөөсөө ямар ч одоо тийм нэмэлт юм юу хэрэггүй байхгүйгээр түлш хэрэг байхгүй. Одоо энэний бас нэг гоё юм яг тэр байхгүй нөө аюулгүй байдал гэдэг байгаа. Тэр түлш ямар нэгэн байдлаар ингээд за ингээд те бас ингээд бүтлгүүтлээ гэж тэл та. Дэлбэрчүүл те. Тэгм бол тэр анхны хурдаараа дэлхийгээс ингээд дүүгүрдүүлсэн анхныхаа хурдаар тэр чигтээ
буцаад буугаад ирнэ гэсэн. Ямар ч одоо ажиллахгүй юм зүгээр чулуу дээш шитгэр буцаа унаад ирдэг шиг нэг шидсэн чулуун сарыг тойрч буцаа унаад ирж гэсэн. Ийм гоё орбитыг бас зохиож. Тэр нь бас 4 сарын 1 гэдэг нь очиртай юм билээ л дээ. Яг энэ цонх гэдэг имийг гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол бас тэр чи 4 сарын 1-нд тойрно гэснээр яг 4 сарын 1-нд алсан чи 4 сарын 1 гэхэд байгаа юм байна гэдэг айгүй тийм сэжиг төрүүлсэн чинь аргагүй л угаасаа тэр чинь нэг сансрын аяллууд бол ихэнхдээ л тэгж нэг яг он саранд таарад яг нөхцөлийн хүлээж аваад ингэж явдаг. Тэр 4 сарын 1 гэж хөөрсөн юм учиртай юм бэл. Яг саяны энэ чөлөө туналтын орбито яг ингэж амжилттай болох гэнэ тул 4 сарын 1-нд өөргөөсөр арга байхгүй. Тэр чи уул нь бол тэрнээс нь 2-7 хоногийн өмнө нисэх гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг хөлгөө юун дээрээ тавьж байгаа шүү дээ. Хөөрх цэг дээрээ тавиад бүр яг дээшээ хөөрх бүх нөхцөл байдлыг тавьж өгдөг юм байна л да. Сансрын нисгч нь орохоос өмнө. Тэгсэн чинь түлшин дээр нь алдаа гараад түлш алдагдаадсан байгаа. Яагаад алдаадаг нь ойлгоогүй. Тэнгүүт нь 2-7 хоногор цуцлсан байгаа байхгүй. Тэгээ яг дараа нь нисэх гой боломжийн 4 сарын 1-ний өдөр л таарсан. Тэр нэг 2-7 хоногийн цонх гарч ирсэн байна. Тэгсэн чинь энд бас нэг юм сонирхолтой юм явчихсан. Яасан гэхээр тэр түлшний нэг юм алдаа гараад нэг ингээд түлш алдагдаад байгаа шүү дээ тий. Тэрийг өнөөдөр хинч мэддэггүй ингэ наасаа тэр. Тийм үү. Тэгээ сансрын хүлэг очиод суулгаад ингээд туршилт хийн заяа. Тэгээ нэг юм одоо чинь 1000 удаа туршилт хийхэд нэг 3 юм уу 4-д тийм одоо асуудал гарч ирдэг. Тэг өнөөдөр тэр хинч наасаа тэр ямар ч мундаг хүн тэрийг мэддэггүй яагаад тэгээд байгаа. Гэхдээ статистикийн хувьд нэг зөндөө олон нисгцэн нөхдүүд чинь нэг тийм юм болоод идэх юм мэдээд байдаг гэсэн. Угаасаа начиг тэгээд угаасаа ингэдэг нэг Элон Маскус тэгээдсэн шүү дээ. Пуужинга анх туршиж үзээд нөгөөдг нь дэлбэрсэн чинь дэлбэрживэл зөв гэдэг шүү дээ. Тэгээ сурна гэдэг шүү дээ. Тэ нэг эдэсэн шиг тий. Гэрлийг нөгөө бүтээгдэгээ би бүтээж таараа яагаад гэвэл надад бүтлгүй болсон 2000 туршилттай байгаа ч гэдэг тий. Энэ сайхан өөдрөг хүмүүс шиг. Насгийн тэр хараа айгуу сонирхол юм бэл яагаад тэгж байгааг нь мэддэггүй. Тэгээд яг ихэнх хүмүүс юу гэж таамагладаг вэ гэхээр нөгөө маш юм чинь амар том комплекс систем шүү дээ. Нөгөө хүн одоо энгийн гар утас шиг энгийн систем биш шүү дээ. Тэр тийм том комплекс систем дээр юу болж болохыг хийж бүрэн төгс таамаглаж чадахгүй. Нөгөө түлш ингэж байж байгаа жоохон савлж болно шүү дээ. Тэнгүүд юм жижигэн одоо юмнууд нь нөгөө төгтөнд корреляцаараа нөлөөлөд тийм алдаа гардаг гэж магадгүй гэж үздэг. Бэлгүүн чинь физикст одоо доктор сурч байгаа тий. Ингээд том болоод ер нь доктор сурахдаа нэг тэгж хэлнийг хөгтөөд энэ гар ус чиг ямар энгийн систем байгаа биш аа. Тэгж томордог бол. Энэ ягаад хүн төрөлхтний хамгийн холын аялал гээд байгаа. Урдны тэгээд Аполло яасан. Тий нэр ягаад тэгж хоёрыг хамгийн хол хэлээд байгаа юм бол. Тий энэ нэг тэг айхтарч нэг хол бас биш юм билээ л дээ. Сар гэдэг бол одоо биднээс бол нэг 300 мянга гарan гэдэг одоо бүдүүлгээр хэлчихэд байна. Гэхдээ бол 300 мянгаас 400 мянган км-ийн хооронд ирнэ л бэлтжээдэг. Гэхдээ бүр нарийн ярих юм бол 350-аас 400 гэдэг чинь. Бүр нарийн ярих юм бол гэдэг. Гэхдээ одоо энэ өмнөх юу гэдэг тэр чинь сарчгийн нэг наашаа нэг цаашаа болоод байна шүү дээ. Тэгээ Аполло 11 гэдэг даалгавар бол тэр чинь сарны цааталд очоод нэг ер нь бол сарыг нэг бүтэн тойронгууд л дэлхийгээс хамгийн хол очиж байгаа байхгүй. Гэтэ ерөнхийдөө нэг жоохон 400 мянган км бол хүрхээргүй очиж байгаа. Тэгээ өөртөө ч нэг хаахтар тэр мэрэндээ ач холбогдол өгөхгүй сарн дээр очиж байгаа чухал байгаа юм чинь. Гэтэл Артемис 2 гэдэг хөтөлбөрийн хүрээнд болохоор яг 400 мянган км-ийн цаана очсон байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө 400 мянга гарan гэсэн үг 400 мянга 406 мянга тий. Нөгөө буух зорилготой биш болохоор ойрдох шаардлагатай биш. Тэнгүүт одоо тэд нар чинь бас нэг юм гавьяа хэрэгтэй. Тэгээд угаасаа л сар тэнд байх нэгээ таарчж байгаа болохоор ямар ч хэлсэн хүн төрөлхтний суусан хөлөг хамгийн холдсон юм тохиол болсон. Гэхдээ өмнөх Аполло 11 бол Аполло 11 гэн Артемис 1 бол бүр холоцсон л доо 450 мянган км хөнгүү тий. Гэтэ хөнгүү болохоор тэр нэг айхтар рекорд тоохгүй тий хөнгүү байна. Бас нэг энэ Артемис 2-ын туршсан гэм одоо жоо одоо мангар сонсогдох юм да. Нэг сонирхолтой нэг юм байгаа. Өмнө нь юусоо хийж байгаагүй тэр. Сар руу явахдаа бол дандаа өмнө Америк хүмүүс явдаг байсан байна. Тэгээ дандаа эрэгтэй хүмүүс явдаг байсан байна. Тэгээ дандаа юм одоо цагаан арьстай юм хүмүүс явдаг байсан байгаа байхгүй. Тэнгүүд энэ удаад бол ингээд яг энэ арьс өнгө одоо энэ нас хүнсний солонгоролт гэдэг юмыг бол маш сайхан гэж хангаж өгсөн тий. Анхны эмэгтэй хүн бол ингээд сарлуу явсан. Сайтай багийнхан явсан. Тэгээд анхны одоо өнгөт арьстай хүн явсан. За тэгээ анхны Америк биш хүн явсан. Энэ дөрвөн хүн дөрүүлээ. За нэгээс нь босна бүгдээрээ ийм одоо тий онцлогтой ийм хүмүүс байж байгаа байхгүй. Тэгээ нэг нь яаж бас зүгээр яг уламжлаа хадгалаад нэг цагаан Америк эрэгтэй ингээд заавал шингээд
Одоо ер нь гоё болж байна тий. Цасангоо гэсэн чинь нэг одоо Шат өөр ярьсан байна. Африк гаралтай бүсгүй тоглолцсон ч юм шиг тий. Өвөрмөс юм байна. За хамтран ажиллаж танилцуулаад хоёроос нөгөө яг юу асуух чаа гэхээр ингэж Артемис 2, Артемис 3 нь хизээ ер нь саран дээр тэр чинь буух гэдэг байгаа шүү дээ. Одоо яг хүнээ буулгаад тэр нэг бааз өрөх гэж тэр тухай илүү дэлгэрүүлж асуумаар байгаа. За тэр оронд би хамтран ажиллаж танилцуулъя. За би танилцуулж идөө. За тэг. За энэ удаагийн хамтран ажиллагчмаар нь болохоор одоо энэ Эгүүний оюун компани болон энэ Болор софт компаниуд бол хамтран ажиллаж байгаа. За тэгээд бидний мэддэг одоо энэ Болор дуран гэдэг аппликейшн байдаг тий. За бас дээрээс нь Kimo гэдэг нэг хөргөө аппликейшн байна. За энийг бол бас мэдгүй хүмүүс байж магадгүй. За Болор дурангаас нь эхлэе. Болор дуран бол угаасаа үгийн алдаа шалгагч spell checker. За одоо бидний Windows дээр одоо нөө юун дээр Office-ийн програмууд дээр Word дээр ч юм ингээл үг өчж байгаа улайгаад байдсан шүү дээ. Тэрийг одоо бид нар бол орог насаараа л ашиглаж үзээгүй байжгаад одоо энэ болор дуран хэрвээ бид нар энэ Word-ийн Office-ийн програм дээр суулгачих юм бол тэр улайсан үгнүүдийг яг монгол хэлний дөрмийн алдаатай үгнүүд нь улайна гэсэн үг. Тэгэл ингээл тэрийг засахтаа болохоор одоо санал болгоно шүү дээ тий. Ингээдээ 150 сая үүсмэл үгийн юм сан дотроос санал болгоно гэсэн үг. Тэгэхээр одоо ерөөсөө ийм бүх үгнүүдийг засна. За дээрээс нь засахтаа ингээд сайхан санал болгох чинь бүх одоо өөрийнхөө би Facebook дээр бичиж байгаа пост байна уу, даргалуугаа явуулах гэж байгаа одоо ажлын тайлан байна уу те. Эсвэл одоо юу л вэ энэ бичиг хэрэг гэдэг юм дээр бол монгол хэлний үгийн алдаа гаргана гэдэг бол те тэр хүний өөрийнх нь одоо нэр хүнд тэр байр суурийг нь бол маш их тэгж доош нь чангааж идэг юм зүйл байгаа. За тэгэхээр ийм энгийн хэрнээ одоо энэ хэцүү шүү дээ. Ер нь бол монголны кирилловчийн алдаа гэдэг чинь бол 68 билүү үү те ийм дөрмүүд тэр хүн тогтоох аюу төвхтэй. Тэгэхээр ерөөсөө энэ болор дургаал аваас суулгачих тэгсэн байхад бол болчихж байгаа. За хоёр дахь одоо энэ зүйл болохоор энэ Kimo гэдэг аппликейшн байгаа. Одоо сүүлийн үеийн бидэрт бас нэг аюу тийм тулгарсан шаардлага бий болсон болохоор монгол бичиг гэдэг ийм шаардлага байна. За энэ монгол бичгээр бичих шаардлага болж байгаа. За тэгээд тэ хуулийн дагуу эсвэл одоо бас ийм дизайны янз бүрийн иймэрхүү монгол бичгээр бас бичмээр байна шүү дээ. Гэтэл технологийн боломж нь аюу төвөгтэй байгаа гэдэг. А дээрэс нь шоус бид нар монгол бичиг мэдхгүй гэдэг ийм асуудлуудыг бол энэ ерөөсөө Kimo гэдэг аппликейшн шийдэж байгаа. Технологийн шийдэж өгч байгаа. Дээрэс нь бид нар зүгээр л кириллээр бичээд хиймэл оюун ухаан дээр суурилсан юм Kimo гэдэг аппликейшн зүгээр шууд монгол бичгээр хөрвүүлээд ингээл хүчнэ. Тэгэхээр чаддаг мэдгэрээ кириллээр биччих. Одоо тэр бараг болор дурангаараа шалгуулад за тэгээд Kimo монгол бичгээр хөрвүүлээд бичдэг. Ийм сайхан аппликейшнуд ингээд болор софт компани гаргаж ирээд бид нар санал болгож байгаа. За тэгэхээр энэ болор дуран болон Kimo худалдаж авахын тулд бид нар бол PC Mall дээр очиод хямдралтай үнээр ийм бит лицензийг авах боломжтой. Альсгүй одоо онлайн бас лицензүүдийг авах боломжтой. За жишээл болор дурангийн онлайн лицензийг авъя гэх юм бол spell check гэдэг сайт руу ороод авах боломжтой бол одоо энэ Kimo гэдэг энэ монгол бичгийн аппликейшнийг бол Kimo.mngl.net гэдэг сайт руу ороод онлайнаар худалдаж авах боломжтой юм байна. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бас Facebook-ээс болор софт гэж хагаад одоо болор дуран Kimo аппликейшн гэж хайж хагаад бас олж үзээрэй. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо нөгөө хүнээл буулгах гэдэг байна да. Тэгэхээр саран дээр хүн буухаараа одоо тэр нөгөө 60 жилийн өмнөх нөгөө л бас нөгөө дээж авчирдгаар авчрах л баг. Гэхдээ тэнд гол нь бааз явуулах гэдэг нь. Тийм. Ерөөсөө одоо хамгийн одоо 2028 онд буулгах нь гэдэг байгаа шүү дээ NASA тийм 2 жилийн дараа буулгах нь хажууханд ирсэн ч багш 28 онд бүр тэгээ буулгахтаа юугаа сонгоцсон хаана буулгах уу гэдгийг сонгоцсон. За тэнцэнэ ирээдүйд бааз байгуулна гэдгийг сонгоцсон. Тэнцээ бааз байгуулахын тулд хүнд юу хэрэгтэй вэ гэхээр хамгийн наазах нь хүнд 0 хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт тэнцээ яах нь ус хэрэгтэй болчихж байгаа шүү. Тэгэхээр устаа илүү ойрхон газар буулгах. Сарны хойд туйлгуугаар ойрхон газар буулгасан ашигтай байна гэсэн одоо даалгавартаа яваад байгаа. Гэхдээ энд нэг юм асуудал байна. Юу вэ гэхээр 28 онд NASA хүн буулгана гэдэг. Гэтэл тэр нь дахиад 2 жилээр хойшлох магадaltaй шүү дээ. Саяны Артемис 2-тай адилхан. Тэгэх юм бол 2030 он руу орно. 2030 он руу орчих юм бол саран дээр яг бүр ингээд зодон болж магадгүй. Яагаад тэгэхээр хятад тэнцээ хүн буулгана гэсэн байна. Тэгэхээр хоёр хөлөг нэг цэг дээр очиж бууж болохгүй шүү дээ. Олон улсын дүрмээрээ бүр тэгэх юм бол нөгөө нэг хүн төрлөختөн чинь гоё түүхтэй шүү дээ. Хоорондоо гадраа булаацалддаг түүхтэй. Тийм юм болж магадгүй гэдээ айгаад байгаа учраас 28 онд буулгана. Гэхдээ өмнө нь буусан газруудтайгаа ойрхон буулгана гэдэг. Яагаад тэгж яах гэсэн өмнө бид нар очиж бууцсан учраас энэ бол бидний газар гэсэн дүрм байгаад тах шүү. Тэгээд одоо чинь тэр хойд төл дээр буухаар нэгдүгürt усны асуудал. Хоёрдугаарт бас эн чинь нар жарахгүй.
Энэ чинь эрчим хүчээр бол хизээч таслахгүй гэсэн үг те. Энийг би зүгээр саяхан уншсан. Ер нь бол сарн дээр бол эрчим хүчний бол асуудал байхгүй юм байл шүү дээ. Нарны хавтангууд авчил тавьчих юм. Тийм шүү дээ. Одоо энэ SpaceX гэсэн яг тиймэрхүү юм хийгээд байгаа байхгүй. Одоо энэ нарны энерги гэдэг юм бол бид нэр авах хэрэгтэй. Гэхдээ агаар мандал дотроос авахд л аюу хүндрэлтэй байна. Тэгээ ихэнх энергийн энэ агаар мандал хаатж байна. Тэгээ дээрээс хамгийн лайт нь шүн болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт аваачаад сансар тавьчих. За тэнгууд дээр сансар тавих юунуудыгаа одоо энэ нарны панелуудыгаа саран дээр үйлдвэр бариад тэгээ шууд сарнаас сарны татах хүч нь бага юм чинь шууд эндээсээ ингээд зөвөр ингээд хүзэр шидэж байгаа юм шиг ингээд шидээ явчих байхгүй. Нэг иймэрхүү юм бодоод байгаа. Тэгвэл ингэж бол дата центр шүү дээ. Саран дээр байгуулвал илүү зүгээр юм. Тийм, наадах чинь яг тэгээд яриад байгаа байхгүй. Тэгээд 24 цагийн турш нар тогтой тий. Ерөөсөө яг наадах чинь нэгт бас төлөвлөж байгаа. А хоёр талаар угаасаа Artemis хөтөлбөрийн гол зорилго нь бол ангараг дээр буух гэдэг байгаа шүү дээ. А гэтээ гариг эзлэхэд бидэрт нэг юм ойрхон байгаа нэг жижигхэн гариг шиг юм эзлэх нэг юм туршлага цуглуулж байгаа. Хоёр татаас нэг ойрхон болгож ишгэлж шүү дээ. Тэгээ яг ангараг руу нисгэх юм баач хийх ч юм уу те. За тэгэхээр ерөөсөө саран дээр бааз барина гэдэг юм наатлын төлөвлөгөө байгаа. Цаатлын төлөвлөгөө яг жинхэнэ зорилго Artemis-ыг бол саран дээр хүн болгох. А гэтээ ингэхдээ бол мэдээж одоо дотоодынхоо хувийн компаниудтай бол бас одоо ингээд зөрчилдөд өрсөлдөн гэсэн юм байхгүй. Харин ч бүр нэгдэж одоо хамтарч ажиллая гэдэг. Одоо SpaceX, Blue Origin гэдэг компаниудтай бол хамтарч ажиллая гэдэг. За дараагийн Artemis 3 гэдэг хөтөлбөр бол яг тэдэртэй ингэж хэрхэн сансарт хамтарч ажиллах уу? Яаж хөлгүүдээ хоорондоо холбох уу? Тойрог зам дээр одоо хоорондоо хөлгүүдээ холбоод нөгөө нэг түлш мүшээ инээ тэрэг гэдэг асуудлуудаа туршиж үзэх гээд байгаа. Дөрөв гэдэг хөтөлбөрийн жинкнээсээ одоо энэ саран дээр боно гэдэг байгаа шүү дээ тий. Artemis 4. Гэтэ энэ дээр их сони. Дөрөв нь болохоор хүн буух юм тий. Гурав нь болохоор сая зүгээр л тойрог зам дотор нөгөө нэг хувийн компаниудаа SpaceX, Blue Origin энтертэй хамт одоо ингэ сансарт юм холболт хийж туршилт хийх гээд байгаа. А гэтээ гурав нь сүүлд болж магадгүй, дөрөв нь төрүүлээд болж магадгүй гэдэг байгаа. Тэгэхээр дараагийн даалгавар нь болохоор Artemis 3 биш 4 байж магадгүй. Тэгээд дөрөвчин болохоор одоо саран дээр яг хүн болгоно шүү дээ тий. Гэтээ зүгээр бас л туршилтын зорилготой. Ер нь л яг бид нар чинь саран дээр хүн авч болох зорилготой биш. Тэн дээр авч баа зорих зорилготой байхгүй. Тэгэхээр 2029 онд болохоор анхны өмнөө буулгах чинь за окей хүн буулгачлаа тэгээ буцаад аваад ирчлээ. За энэний дараа бол илүү урт удаан хугацаагаар яг тэн дээр очиж нөгөө баа зорих хүмүүс маань очино гэсэн. Гэтэ 2029 оны сүүлээр гэж одоогондоо төлөвлөж байгаа. Мэдээж бас нөгөө нэг зөндөө олон юунууд гарах байлгүй дээ. Одоо энэ саад бэрхшээлүүд гарна. Одоо энэ юуны эртний тэр Apollo гэдэг хүлэгчин бол амар өндөр зардалтай байсан юм билээ шүү дээ. Одоо инфляц одоогийн инфляцийг тооцох юм бол чинь баг 20-30 одоо тэрбум долларын ийм зардлаар хөрж байгаа байхгүй. Гэтэл одоо энэ орчин үеийн маань энэ Artemis бол баг юу 5 хүрхгүй баг ийм тэрбум долларын ийм төлөвлөгөө явуучих тий. Туулгалын нөгөө хурдны зам шиг өнгөөр нисэж юм шүү дээ. Тэгээд айгүй баг зардлаар яваад байна гэдэг байхгүй. Тэгэхээр бас бүтлгүүдэх магадлал айгүй өндөр гэдэг. Яг тэр нөгөө нэг эдгэр чи айгүй одоо энэ нөгөө нэг улс төрийн авчлага тэгээд дээрээс нь санхүүгийн эдийн засгийн юм авчлагад ороод дээр нь бүтлгүүдэх дээр тулж исэн. Дээр нь бол арай гэж ингэж хийгдэж байгаа байхгүй юу. Тэгээд ихэнх юм ингээл яг ингээл тулгаал эхлэнгүүт л нэг юм нь болохоо байгаал. Тэгээд хойшлол ингээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр бас нэлээд юм хоолойнд тулсан маягтай яваад байгаа. NASA ч юм бас яадаг үстэй нөгөө төсвийг багасгаад эхлэнгүүт нь NASA-гаас мэдээ гаргадаг 7 хоног болгон. Өчигдөр манай дэлхийн хажуугаар ийм том солир зөрөөд өнгөрлөө. Айлгаж байгаа те. Манай төсвийг багасгах юм бол хэдүүлээ нэг шүн байхгүй болоо шүү. Динозавруудын араас очно шүү гэдэг. Тэгээд төсвийг хасах гингүүл элдв кино хийчдэг. Лаглаг кино хийчдэг. Сүрэлдэг кино гэл. Сая ч гэсэн одоо энэ Artemis-ийн нөгөө хүлгийн багийнх нь яадаг юм байна л да. Сансарт нисгээс өмнө тусгаарлалтанд ордог. Тэгээд бүтэн 2-7 хоногийн тусгаарлалтанд ордог гэж байгаа. Тэгээд гэр бүлийнхэн тэгж уулзч чадахгүй. Тэд нар ч яг дөрвөлхний юм тусгаарлалтанд орчдөг. Тэгсэн чи яг тэр үед нь project helmet-ийг нээлттэй хийж таарад. Тэгээ мань нөхдүүдэд тусгаалan зориулж тэр өрөөнд нь үзүүлсэн гэсэн тэр кино. Тэгээ тэр нөгөө хамаг тэр Америк сансрын нисгчийн тэгцэн байсан шүү дээ. Тэр кино үзсний ачаар баг илүү гоё юм үүдтэй очиод ирлээ. Гэсэн тэр нөхөр бас айгүй зөвүүн заяа. Мань нөхөр та ямар утас өрдөг лээ зандаах? iPhone. Мань нөхөр iPhone авч явсан ба сансарлаа. Тэгэнгүүт нөгөө iPhone-оор зураг дарцсан. За дэлхийн зураг мөргийг авсан. Амаргаар тэгснэ энэ бас амар лаг реклам явж байгаа хөх. Тийм чи юу вэ гэхээр
iPhone сансарт ажиллаж ийн гэдэг юм яа. Тэгээ рекламад сандгүй рекламад мангар их явсан те. Яг нөгөө ингээд лайв стрим явж байсан чинь тэнд зүгээр нутаалаа ингээд явж байдаг. Тэнд зүгээр нутаалагын реклам үнгүй хийгч байдаг даа зүр дэлхийд даяар гिचнээ сая хүмүүс ингээд харж байгаа те. Хамгийн хол хамгийн өндөр зардлаар бүтсэн рекламууд болж байгаа байх те. iPhone нутаалагын. Тэд нар чинь дандаа нөгөө нэг өөрсдөө санаандгүй өөр ингээд хийгдсэн юмнаад байгаа байх те. Гурвал одоо эсвэл нэг компани ивент хийгээл. Тий. Би нэг санаандгүй нэг юм гаргаад ирээ гэдэг нүтэлээ. Маа нөгөө тий болор дуран. За та гур нэг ингээд тэнд нэг алдаа шалгаад авчихсан. Сарын харангаа хажуугаар буруу бичсэн. Тэр улаацсан. Цонхон дээр Монгол бичгээр ингэж бичиж. Сарлуу нислээ гэж чинь улаацсантай сар руу. Тэр нөгөө дэлхийн зургийг авсан байсан шүү дээ. Тэрийг тэгээ өмнөх Аполлогийн авсан зурагтай харьцуулсан байсан шүү. Тэрэн дээр технологи ямар амар болсон шууд зурагнаас харагдаж ийлээ шүү. Тэр зургийг ингээ анзаарахаар авраараа харагдаж байгаа байхгүй хойд туул дээр дэлхийн зурган дээр. Тэгснээ тэр нөгөө үүлний дитэйл байгаа шүү дээ тий. Амар өндөр нэгтрэлтэй харагдаж байгаа. Тэгсэн чинь Аполлогийн зургийг харсан чинь цаатлын одон ч харагдахгүй тий. Хав харанхуй юм дээр нэг гоё гараг. Гэтэ ямар ч тэр авраараа энэ төр мэдэгдэхгүй сүулт авсан зүгээр нэг энгийн камера утасны камераар зураг авсч тийм амар өндөр дэтэлтэй авдаг болсон гоо. Тэр айгүй учиртай юм билэ. Тэр хүмүүсийн тэгээ Аполло 11 үед авсан зураг тэр хоёр ингээ харьцуулангуудаа юу өөрчлөгдсөн байна гэдэг тэгээд байгаа байхгүй. Тэгээ зарим нь одгүй байна, зарим нь аврааргүй байна, зарим нь болохоор бүр энэ хүй нөгөө нэг утаа ихсэн юм шүү гэж байгаа шиг те. Тэгсэн чи тэр айгүй учиртай юм билэ. Аполло 11-ийн авсан зураг болохоор яг нарны талд гарч агаад авсан байгаа байхгүй. Энэгэсэндээ дэлхийн одоо гэрэлтэй хэсгийг авсан гэсэн үг. Тэгэхээр тэр чинь угаасаа цаатлын однууд нь харагдахгүй нь ойлгомжтой. Тэр нөө авророо харагдахгүй нь ойлгомжтой байхгүй. Саяных болохоор дэлхийн ард гарч агаад одоо нарны ард гарч агаад дэлхийн сүүдрээс авсан гэсэн. Дэлхийн сүүдрийг авсан байгаа байхгүй. Нарны ард. Айгуу нарны биш дэлхийн ард гарч дэлхийн ард гарч агаад дэлхийн ард л нэг аль улсын мэдгүй одоо ямар ч байсан дэлхийн сүүдэртэй талыг авсан гэсэн. Тэгэнгүүт энийг яаж мэдчих болох вэ гэхээр яг Артемис 2-ын авсан зургийг хараад үзээрэй. Тэр нь гэрлүүд хотуудын гэрлүүдийг харагдаж байгаа. Тэр нь шүний зураг гэсэн үг байхгүй. Тэр угаасаа шүний зураг авахар чинь ойлгомжтой. Тэнд одууд харагдана. За тэгээ дээрэс нөө авророо ч харагдана те. Тэгэхээр энэ шал өөр хоёр юм гэрлийн өөр юм авсныг хүмүүс буруу харьцуулаад би хүртэл буруу ойлгоцсон. Хамгийн сонирхолтой нь бид нар одоо энэ сарны одоо харанхуй үсгийг харах гэдэг харж чадахгүй шүү дээ аюу хэцүү. Гэтээ яг ийм хавирган сарных болохоор ингээд аюу гой тод харагддаг байхгүй үнсэн гэрлэгээд яг тэрнтэй адилхан дэлхийдсэн яг сарн дээр очоо ингээд харах юм бол дэлхий одоо ингээд дэлхийн хав харахгүй хэсэг байх юм бол одоо нэгсэнд одоо битүүн болж байгаа юм бол тэр дэлхийн яг ингээд сарн дээр одоо бид нар 15-ны сар гарсан байл гэсэн үг шүү дээ дэлхий дээр. Тэгэхээр ингээд сарны гэрэл ингээд дэлхий дээр тусаад аюу гой ингээд харагддаг. Яг энэ хэсгийн зургийг одоо авсан гэж одоо ойлгож байна гэсэн үг. Тэр сарныхаа нөгөө нэг цааталт очоод дэлхийн зургийг авсан байхын зургнууд явчихсан. Тэрэн дээр би нэрээ шоконд орсон. Яасан гэвэл би дэлхийг жижигхэн харагдана гэж боддог гэсэн байхгүй сарн дээрээс. Тэгсэн чинь миний бодожсоос хамаагүй том харагдаж байгаа юм байна. Дэлхий бүр амар ойрхон том харагдаад байгаа байхгүй сарн дээрээс. Би өмнө юу гэж боддог гэсэн хэрэг нэг эрхийн урууны хэмжээтэй юм харагдах хэвээр гэж боддог гэсэн. Тэгэхээр сарн дээр хэрэг би байшин яг аваад тэнгуут ингээд нэг том ингээд цонхтой гэж бодъё. Яг дээр нь ингээд жижигхэн ингээд гурвалжин цонхтой гэж бодъё. Яг тэр нь болохоор хөшиггүй. Яг тэрэнд нь дэлхий ингээ яг таарчих юм бол хизээч өөрчлөгдөхгүй юм шүү дээ. Тий. Яг нэг газар байгаад байгаа юм шүү дээ. Тий. Яг тэгвэл сар баян бидрэлээ нэг нүрээр харж байгаа. Гэтээ яагаад энэ сая одоо дэлхий жаргаж байгаа гэдгийг асуулт гарч ирж шүү дээ. Тэр дэлхий өөрөө зүгээр гэрэлтэй болол гэрэлгүй болол хавирган дэлхий болол явах юм шүү. Тий. Нэг газараас хөдлөхгүй. Мандаж жаргахгүй ингээ байгаад байна гэсэн. Бид нар өөрсдөө сарн дээр хэлдэг бол. Гэтэл энэ ингээд сарыг тойрж иргэж байгаа үед бол мэдээж дэлхий ингээл артлаас нь гарч ирээл альсгүй ингээ мандаж жаргаад ингээ шүү дээ. Тэгээ яг Аполло 11-ийн нэг мандаж буй дэлхий энтергээд зургийг бол дахиж одоо ингэж авсан гэлэхтэй. Одоо орчин үеийн дижитал юмтэй нэ илүү чанартай яг илүү чанартай байж чадахгүй тэр хайлсан мэлснаас зураг. Тэр дээр үеийн технологи л орог илүү байгаа юм шиг. Яг илүү их мэдээлэл хадгалж байгаа юм чи илүү чанартай л байгаа. Бас тийм л. Тэгэхээр сарн дээр бааз агуулад эн чинь одоо 100 жилийн дараа бол бүр ингээд энэ хоцчиг юм болно шүү дээ. Мэдээж тэр үед баг пуужинга дэлхий дээр гэхээсээ илүү баг юун дээр сарн дээр баг пууж мууж хийдэг болсон тэнцэнсээ ангаргалуу ниснэ гэж бодъё. Тэгэх юм бол дэлхийгээс пууж нисэх сарн дээрээс пууж нисэх хоёр тэнгэр аз шиг ялгаатай. Тийм шүү дээ. Дэлхийд амархан бай. Нөгөө юу байгаа шүү дээ. Татхууч гэж нэг гай байгаа шүү дээ. Сарн дээр ч юм бол хэдүүлээ зүгээр зогсож байгаад баг хүчтэйхэн үсэрчих юм бол явчих магадгүй даа шүү дээ. Дэлгэр унаад. Дэлгэр унаж магадгүй. Үгүй ларлуу унаад.
Тэгэхээр чин саран дээрээс бууж хөөрөхөд амархан болчихж байгаа байхгүй. Тий, аль алинд давуулан султал. Яг хөөрөхөд бол саран дээрээс хөрөхсөн хамаагүй амар. Агта буухад бол дэлхий дээр босна хамаагүй амар. Тий. Агаар мандалтай болохоор саран дээр чинь агаар мандалгүй болохоор шууд ингээд нэг шүгүр мөхөр дэлхийд ч юм уу те. Нэг юм яаны очиж цогох ёстой болчиход байгаа байхгүй. Саран дээр буuna гэхээр ёстой болчиход байгаа. Тийм ээ тий. Тий. Тэгэхээр яг хөөрөхөд бол угаасаа тэн дээр нь бууж аваач ухсраад ингээ хөөрий гэх юм бол саран дээр бисэн дээр шүү дээ. Тэг үсрээл. Харин тэр буух нь хэцүү учраас ер нь бол сүүл рүүгээ өмнөх хөтөлбөрүүд дээр хүн буулгахаа болсон байгаа байхгүй. Тэр чинь агаар мандлын тэр байхгүй амар төвхтөө буулт хийж байгаа шүү дээ. Хурдаа удаашруулна тий бууж. Тэгээ нөгөөтийн нарийн бодогдохгүй бол нэг далихад саран таталцсан байгаа учраас өөх тийш нь гулгуулад явуулчих магадaltaй. Тэнгүүд сүүл рүүгээ за ер нь ийм амар зардалтай хэцүү юм хийхийг болий тий хүн буулгахаа болий гэдэг хэсэг болсон байгаа байхгүй. Одоо болохоор технологи хамаагүй сайжирчингууд одоо хүн буулгахад илүү амархан байж магадгүй гэж бод. Яг тэр наадсхан л одоо түрүүний хасаа хэллээ шүү дээ. Хувийн компаниуд тоглолтод ороод ирсэн. Нөгөө хувийн компаниуд ч хоорондоо өрсөлдөхдөө маш олон төрлийн загваруудыг санал болгож байгаа шүү дээ. Ингээд буучих гэдэг. Тэр буултын механизм нь 50 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо илүү амархан болсон байна. Илүү хийх боломжтой болсон гэсэн. Гэхдээ нөгөө дүрм хэвээрээ сарыгаа очиж цогох ёстой байгаа гэдэг. Харин тий. За юу яа. Би хамтран ашиглаж танилцуулъя тэг өөрчлөлөө. За манай нэвтрүүлгийг Unitel юу энд тэтгэж ямаа. Аюулгүй дижитал орчны хамтдаа бүтээгээд энэ ямар ч тэгэхээр Unitel Group нөгөө хэрэглэгч олон нийтийн тэр дижитал мэдлэгийг ер нь нэмэгдүүлэх бас одоо нөгөө маш их гадуур яваад цахим орчны нэг эрсдэл байдаг шүү дээ. Цахим зайлшгүй мэлэн тий. Тэгэд энэ болгон сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг гэдэг нэртэй тийм нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа. Компанид ажлын гол онцлог нь болохоор кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулан их ойлгомжтой сонирхолтой байдлаар хүргэж байгаа. Жишээ нь одоо цахим орчинд хялбар аргаар мөнгөтэй болгоно гэдэг ч юм уу, хөрөнгө оруулалт бол илүү хурдан ашиг олно гэх мэт амлалтаар хүмүүсийг хуурц залж байгаа сте өчнөө одоо юм явж штэ. Сая жишээ нь ингэж байгаа байхгүй манай аав энийг Франц нэг хүүхэн надад нэг ингэдэг юу яагаад энэ мөнгө өгөх гэдэг шиг байна гэдэг. Хөөх манай аав чинь 86 таа штэ. Тэгээ ингээд ааваа наач ингээд залилдаг байхгүй гэд ингээд гэтээ зүгээр шууд хэлэхэд ойлгохгүй л шүү дээ. Нэлээд удаан тайлбарж иж ойлгож ил. Тэгэхээр тийм хүмүүс ингээд гогцоолдод байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгэхээр иймэрхүү ер нь нөлөөллийн маш хэрэгтэй. Тэгэхээр амархан олдох баялаг бол бодит амьдрал дээр биш зөв үлгэрэл байдаг болохоор тий үлгэрэл байдаг гэдэг ийм нэртэй нөлөөллийн хийж байгаа. Тэгэхээр та бүхэн дижитал залилангаас өөрийгөө хамгаалж мөн өөрсдийнхөө хайртай хүмүүсээ хамгаалж зөвхөн баталгаат их сурвалжаас мэдээлэл авч байгааг хүсэж байна. За ингээ хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээцгээе. Одоо энэ аюулгүй дижитал орчин гэсэн чинь манай Artemis-тай холбоотой нэг юм байна. Тэр нь юу вэ гэх нөгөө хэд чинь тийшээ очиж штэ. Дэлхийд дээр бол бид нар мэддэг байхгүй төөрөхгүй. Одоо бол би хаад тэгэхээр GPS ажиллаж байгаа. Дэлхийг гаднаас нь GPS-ээр хэрсэн систем болгоцсон тий. Яг сар руу очих үе чинь тийм юм байхгүй шүү дээ. Ямар ч GPS, ямар ч одоо нэг ингээд дагаад явах юм байхгүй. Тэгэхээр Artemis-ийн нэг хийсэн юм нь одоо тэр замыг бий болгож байгаа байхгүй тийм ч. Тэр замыг бид нар трак хийх боломжийг гаргаж өгч байгаа. Давхар. Энэ бас нэг юм гоё юм нь юу болох вэ гэхээр нөгөө нөхдөд чи интернет болно. Тийшээ явж байхад юу ч ажиллахгүй нөгөө дандаа хуучин коммуникейшнүүдээр хоорондоо юм хийдэг болно шүү дээ тий. Тэгж нисэж явж байгаад сарныхын цааталд очиж шүү дээ. Тэнгүү тэр бүх холбоонууд нь тасардаг гэж. Тэгээ яг тэнцээ бүтэн цаг хэрэгтэй бид нар холбоо тасардаг. Тэнгүүд нөгөө хэд маань тэнцээ давхар туршилт хийж байгаа. За холбоо тасарчлаа. За одоо манай хүлгийнх нь нөгөө сарыгаа тойрох бүх маневра ямар ч заавар өгөр яг өөрсдийнхөө сурснараа хийх юм шүү дээ тий. Эзэнгүү газар явж гин гэсэн үг шүү дээ. Тэрийг хийсэн мөг. Тэгээ тэр нь бол яг энэ нислэгийн хамгийн чухал хэсэг нь. Тэрийг амжилттай хийсэн. За энэ амжилттай болно гэдэг бол ерөөсө сарн дээр буух нь амжилттай болох хамгийн ихний одоо чухал үр дагавар гэж үзээд байгаа юм бэл. Тэгэхээр гэхдээ мэдээж нөгөө одоо хиймэл давуулууд дэлхийг ингээл тойрж байгаа юм шиг сарны мэдээж тэр одоо татах хүчинд зориулж тийм хиймэл давуул хийх боломжтой. Уусаа хиймэл дагуул зөндөө байгаа л да сарыг тойрж байгаа тийм. Тэгэхээр ирээдүйд мэдээж тэнд одоо хүндрэлт нь сууршаад колончлоод эхлэхээр Starlink гэдэг шиг Moonlink ч юм нэг гарч ирэх юм байна тийм ээ тий. Сарн дээр интернеттэй болно шүү дээ. Тэр сарны харанхуй хэсэг артлын хэсэг энэ төр гэдэг эддэн шүү дээ. Яг харанхуй жуун биш л дээ тэнд бол нар тусна тий. Одоо бид нар дээр битүүн болгоод бол тэнд бол сайхан нар тусаж байгаа шүү дээ. Тэргэл сар. Тэргэл сар тий. Тэнгүүд
Яг тэр сарны арталт ингээд очичингууд яг очих үедээ за тэр чин бараг л тэгэл нарны одоо сүдэрт орж ийн нарны сүдэрт гэдэг юм одоо тэр сарныхаа сүдэрт одоо нэг өсөндөө нар хэрчэн гэсэн үг байхгүй тэр чин яг нар хэртэлт орж яг сарны ингээд сүдэрт ороод эхлэнгүүд нар хэрчэн нөгөө нэг 50 хэдэн минутын турш одоо нар хэртэлтийг үтсэн гэдэг. Тэнгүүд тэр орондоо бас тэр туршлыг амжсан байна. Иг өөр төршлиг нарны тедэн битмийг судалж удалсан байгаа бас тийм. Тэгээд яг тэр нарны хэртэлт гэдэг бол надад бас айгүй гой санагдсан байхгүй. Уг нь бол бид нар дэлхий дээрээ л нарны хэртэлтийг хараад идэг. Гэтэл яг ингээд сарны хажууд байж хагаад сарны сүдэр дөрөхөр нэрэл нар хэртэлттэй гэж бодоод тэрийг тийм. Тэгээ яг тэр үед бол айгүй тийм сонирн байт юм байна. Одоо жишээлбэл тэр сансрын хүлэг гэдэг бол нараар ингээд хижигдэж байгаа. Одоо тий нарнаас энерги авч байгаа болохоор аль болох сүйдрлүүг нь бол орохгүй байх хэрэгтэй юм байна л та. Гэхдээ сүйдрлүүд ингээд зайлшгүй ингээд сарны цаагаар орж таарах үедээ бол тэр үедээ бас тоггүй болно. Тэгээ бас сүлжээ мүлжээ дасарна гэдэг ч юм уу те. Айгүй олон ийм аюултай нөхцөл байдлууд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр яг нарандаа бол аль болох ингээд гарч ирэх хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл нөгөө талаас яах вэ гэхээр наранд ингээ удаан байгаад байгаа юм бол тэр чинь юу гэхээр нарнаас нөгөө нэг соронзон шуурга гэдэг юм ярьдаг. Тэгээ тэр нь бас манай сансрын хэсэгч тэр чинь 40 хоног одоо очих гэж 4 хоног болж байгаа, буцаж ирэх гэж 4 хоног болж байгаа. Энэ хөтөж 4 хоногийн турш тэр сансрын туяа гэдэг, сансрын ор гэдэг, цацраг гэдэг юм одоо шарагдах гээд байгаа байхгүй. Тэгэхээр уг нь яд чинь нэг сарны цаагаар нэг төр орчих юм бол арай дээрдэх юм одоо. Тэр нэрээ ингүүл яадаг юм бол одоо жишээ нь нарны шуурга яг ингэ болчлоо гэж бодъё л доо тий. Тэгээ яг манай сансарт явж исэн чинь үрээд ирсэн. Тэгэх юм бол тэр Португалийн тэр үт юм бол ямар нэг арга хэмжээ авна гэдэг. Тэр харин тэгдэг гэсэн. Сансрын туяаг бол харахгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм. Одоо бид нар ингээд нэг зузаахан төмрөөр хаачих юм бол тэрийг хурж ирсэн сансрын туяа нь одоо яг бидрийг устгадаг сансрын туяа биш. Ингийн одоо цэнэггүй сансрын туяа хурж ирж нэг юм оноод цэнэгтэй бөөмийг төмөрөн дээр нээснийг оноод тэндээс 2 дахь цацраг гэдэг юм үсээд тэгээ заашгүй л одоо тэнд гэж яваад таардаг. Тэгэхээр хүн өртөж таардаг. Бас хүн ахиж юу хийж байгаа шалтгаан анагаах ухаан ч гэсэн бас амар өндөр хөгжиж штэ. Тэгээд тэднийг бас одоо яг хэмжиж байгаа бах тийм бах. Тэгээд тэр Португал нь айгүй хөөрхөн юм байлээ. Одоо ингээд нарны шуургатай тааралдах юм бол одоо тэр чинь нарны шуурга ингээд гинт бүрх гээд ороод ирэх юм бол ингээд аль болох зузаан одоо тэр хүлэг байгаа шүү дээ. Тэр капсулыг аль болох зузаан төмөрний ард очно уугдаг. Тэгээд одоо өөр юм байхгүй. Яаж ч чадахгүй юм байна. Яаж чадахгүй. Ингээд шарагдахаас өөр арга байна. Тэгээд нөгөө юугаа хөлгөө илүү зузаан хийх юм бол илүү л нөгөө хөөрөх хэцүү болоод эхэлчихэв тийм. Илүү хүнд болоод эхэлсэн. Тэр нөгөө нэг бөмбөг дэлбэрэхээр хажууд ингээд гранатын тэр дэлбэрчих юм бол ингээд хоошоогоо яг гранатаас хол үсрээд хөлөө тийшээ харуулад ингээд хөвт гэдэг юм хэлээ шүү дээ. Тэгэхээр ингээд амьд үлдэх магадлал энэ дэр болдог. Тэгэхээр одоо манай хэд ч яг нарлуу ингээд хөлөө харуулад ингээд хөвтөх юм бол арай баг хүрдэг юм одоо. Тэнгүүд одоо тэр нөгөө цацрын нэг хөлний улнаас эхэлж байгаа нэг өвдөх хавцаад дуусдаг ч юм уу ядаж. Тэсээ юу асууж байгаа тийм хөл ярэ явж байгаа. Гэтэ одоо ингээ харахаар энэ хүмүүс бас амар эрсдэлтэй юм хийсэн л юм байна л да. Одоо нөгөө сансрын тэр цацрагийн хордлогч яач чадахгүй шүү дээ. Тэгээ мань нөхдөө 4 хоног цацрагийн хордлогонд орж байгаа дэлхий дээр болж ирсэн байгаа байхгүй. Тэгээд 4 хоног за 7 хоногийн доо завцсан байгаа байхгүй манай чинь. Эрүүл мэндээр охирсон биш тийм. Тэгэхээр энийг нь хэмжиж ирээдүйн төлөвлөгөө Марс руу аялах төлөвлөгөө бас гаргана шүү дээ. Яг бол тэр чинь бол тоглоом шүү дээ. 8 сар явна шүү дээ. Багада. Тэгэхээр ч одоо баг цацраг идэвхтэй одоо мутацлагдаад очих юм байшин. Мутант болоод очих юм байш. Тэр өстэй айх тэр. Тэрэн дээр чинь гэтээ бас бүр тийм холын нислэгүүд төр чинь унтуулчих гээд байгаа шүү дээ. Замынхын талд нь унтуулчих дээ. Талд нь сэрүүн явуулчих гээд. Гэтээ унтчихаараа тэр чинь баг хүний нөгөө нэг юу нөхөн сэргэлт нийлүү сайжрах болоо моожрах. Энэ сайжрах хэрэгтэй тийм. Тэгвэл бас гайгүй юм байна л да. Гайгүй. Тэр төхөөрөмжөөр ер нь нэг сайхан унтах юмсан. Нөөргөө болцсон бол. Ичих гэдэг. Энэ дээр нэг юм байна. За одоо яг хүн дээр ирээдүйд Марсыг колоничлахад л энэ одоо хүний бие дээр энэ цацраг яаж ийн гэж зүгээр одоо энэ хэмжихийн тулд 4 сансрын нэгсэж явлаа гэж бодъё л да. Тэрнээс тийм зоригтой биш бол заавал хүн нэг явуулах одоо шаардлагатай гэдэг асуулт байгаа байхгүй. Угаасаа л роботууд ч одоо бүр супер болж штэ. Ядж чагаад сарн дээр байгаа роботыг би удирдах юм бол би 1 секунд тэл зөрүүтэй штэ. Гэрлийн хурдаар тэр чинь нөгөө долгио нь явах юм ч те. Одоо би тэнд сарн дээр байгаа үнтэй байна уу гэх юм бол секундын дараа сонсон үстэй. Тэг шүү дээ. Тэрнтэй адилхан роботыг удирдах ч гэсэн тэгэж штэ. Тий. Яг хуу асуудал нь юм байгаа даа. Тэгэхээр миний асуух гэж байгаа зүгээр юм шүү. Энэ бас нэг улс төрийн нэг шоу хийгээд байна уу? Нөгөө 70 он шиг, 69 он шиг. Эгүй. Эсвэл яг шинжлэх ухааны 100% туршилт уу? Энэ бол зайлшгүй юм билэ. Одоохондоо бол
манай роботууд бол үнэхээр муу байгаа. Санаа зовмоор гэж. Болдог бол уг нь бол төвчмээр байгаа шүү. Одоо энэ SpaceX энэ чинь бол бүгдээрээ л Optimus гэж лаглаг роботыг л сансрыг бол бид нар роботоор эзлүүлнэ. Тэгвэл сансрын тояг бол бид нар давхад хэцүү гэдэг байгаа шүү. Гэтэл яахарахгүй л хүн явуулж сардаг. Жишээлбэл одоо түрүүний нөгөө нэг сарны арталт очоод толбоо тасрахад л тэнд байгаа роботууд чинь өөрөө мэдээд юм хийх хэрэгтэй болно. Тэгвэл айгүй хөөрхөн арга эвтэй ч юм уу ядчил юм ухаантай байх хэрэгтэй. Гэтэл тийм ухаантай робот одоохондоо бидэрт алга олигтойгоо хөдөлчдөг дээ эвтэйхэн хөдөлчдөг ч робот алга. Уян хатан робот алга. Тэгээ уян хатан ч робот алга нэг юм нэг хэцүү л яг мэдээж ингээд хөгжиж л байгаа л да. Тэгэхээр ирээдүйд бол роботууд бол зайлшгүй орж ирнэ. Одоо ингээд бүр ингээд одоо юу гэдэг лээ жингүүдлийн орчинд ингэж ажил сурж байгаа ийм роботууд байгаад байгаа шүү дээ. Тэгээд одоохондоо туслана ирээдүйд бол бид роботоор л эзлэн л дээ. Одоохондоо тэр роботууд бол арай тэгж сансарлуу явуулах хэмжээнд түрээгүй байгаа. Яг тэгж өөртөө тэр мангараг дээр ингээд очлаа гэж тэр чинь юу вэ тэр чинь ихчнээ 8 минутаар биш байгаа тийм эдэн минутын холбоо. Тэгэхээр нарныхаа цааталт нь гарчих юм бол тэр чинь 20 минут. Тийм шүү дээ. Тийм 20 минутын турш одоо тэр нөхөр за одоо чи тэг гэдэг ингээд командыг өгөхөөр болохгүй тийм болохоор тэр чинь өөртөө автоном буюу өөртөө засдаг байх хэрэгтэй байхгүй. Тэгээ өөрөө шийдвэр гаргадаг байх хэрэгтэй, гаргадаг байх хэрэгтэй. Гэтэл тийм робот л одоо хүртэл бидэрт алга. Бас юу вэ л та тийм нөгөө нэг шийдвэр гаргалтын механизм яваад байгаа. Робот чи шийдвэр гаргаж чаддаг юм тийм биш. Хүн болохоор гинт юм болох юм бол шийдвэр гаргаж чадна тийм. Богино хугацаанд хурдан шийдвэр гаргаж чаддаг. Тэгэхээр одоохондоо бол ялчууд хүн суулгах хэрэгтэй болоод. Дээрээс нь сансрын туяанд хүн илүү төсвөртэй. Тэгээд бас ийм байж болох. Америк бол одоо яг ерөнхийлөгч бол маш номер 1 тавьдаг. Кинон дээр ч харагддаг те. Ямар нэгэн болохоор ерөнхийлөгч хамгийн чухал байгаад байдаг. Тэнд бүх шийдвэрийг гаргадаг учраас. Тэгэхээр тэнд нөгөө бас хүн яаж ийн гэхээр одоо чинь ийм амир улс төрийн эдэртэй нөхцөл байдал донд цөмийн дайн бол яах вэ? Тэгэх юм бол бас нэг хэсэгтээ Америкийн ерөнхийлөгч нь дэлхийгээс Өөртөө явуулчих тий. Тэгэхээр бас ямар хуу байх нь энэ төр гээд тэгээ саран дээр бааз байгуулчвал за ерөнхийлөгч ноён ерөнхийлөгч та тэнд нэг сар хөвтөж байгаад ирнэ үү гэдэг ч юм уу тий. Иймэрхүү юм тооцоолдог л багтаа чаавас. Тэнд очиод тэгээд оо сансрын туяанд очиж шордох уу эсвэл дэлхий дээр цөмийн бөмбөгийнхаа туяанд ортох уу гэдэг л энэ сонголтоор нэг тийм олигтой тэр амь зулбаад зүхтаад ах тийм газар биш байх уу тэр сар бараа. Гэтэ одоо энэ чинь яг юу л болчиход байгаа л да. Яг л нөгөө нэг 50 жилийн өмнөх шиг хүйтэн дайны нөхцөл байдлаар сарлуу дайрж байгаа л да. Яг нөгөө нэг Орос гэдэг тоглогч нь гараа явцсан. Өөр шин тоглогч нар ороод ирсэн. Тэгээ NASA-гийн нэг юм чухал хийж байгаа юм зөв юм бохгүй. Юу гэхээр хувийн хвшлийн компаниудтайгаа хамтарч ажиллая гэдэг. Гэтэл яагаад тэгж байгаа вэ гэхээр хувийн хвшлийн компани чинь NASA-гаас төрүүлээ саран дээр очих боломжтой баг. Саран дээр очингуудаа тэд нар чинь дэлхийгээс тусдаа гарчиж болно шүү дээ. Шууд сарыг эзэлж аваад тэгэх юм бол байдал амар эвгүй болохгүй тийм чи. Шал өөр одоо нэг юм компани эзэмшилд сар орчих юм бол дэлхий тэнцээ очиход төвөгтэй болчих. Тэгэхээр ийм байдал үүсэхгүй тул зориуд хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллаад байгаа байхгүй. Тийм ээ тий. Элон Маск одоо сарны эзэн болчихвол тий. Тий одоо угаасаа сая танилцуулсан өөрийнхөө төлөвлөгөө сарыг хэрхэн хулгайлах төлөвлөгөө. Тэгээд ер нь гэхдээ тиймэрхүү байдал үүсэхгүй тул дэлхийд даяараа энэ ялангуяа нөгөө өндөр сансрын технологитой улсууд нь айгу хурцтай өрсөлдөд баг шүү. Ихэнх нь харцсан. За одоо бол угаасаа ингээд дэлхий дээр бид нэг хідэн л энерги их үүсрүүттэй тий. За тэр дунд нэг газрын тос гэдэг нэг юм төвөгтэй юм байж дээ. Тэрэн дээрээ дайтаад идэг. Тэнгүүд ирээдүйд бол эцэст ер нь доошогоо ухахаа байлээ тий. Газараа ухахаа байлээ. Харин дээшийг ухдаг болъё гэсэн төлөвлөгөөр. Тэр нөгөө сарны малтлаг гэж амар чухал юм байгаа шүү. Сарн дээр чинь очих юм бол магадгүй тэр газрын гүнд нь нөгөө дэлхий дээр бөө юм болоод байгаа хэрэгтэй зүйлүүд нь өчнөөнөөрөө бийжиж болно. Яг арай ч ойл байхгүй л хэл та. Тэгээ саран дээр ойл байхгүй байхдаа Америкт очиод идэх нэг сондик. Тэгээ магадгүй газрын ховор моврууд нь байж магадгүй. Газрын ховрууд байгаа тийм. Юу байгаа шүү дээ нэг ус төрөгч. Өө гели. Юуны цөмийн нэгдэх хурлын реактор бид бүтээчих юм бол төлчин тэнд байгаа даа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр саран дээрээс л олборлно. Дэлхий дээр байхгүй тэр нь. Тэгэхээр бол тийм тэр чинь зүгээр нэг халуун савтай хэмжээтэй багтал тэр чинь маш том тийм байхгүй тий. Харин тэр бол яаж игээд дэлхий рүү гаач шүү дээ. Шидэж шүү дээ. Бүжтэй шичихгүй л. Дэлхий рүү ганахгүй цаашаа яваад. За. За ингээд ямарсан бэлгүүнийг хятадаас ирсэн дээр ингээд бид гурав ингээд нэг хит хит нэвтрүүлэг хийхийг оролдоно энэ хугацаанд. За баярлалаа хоёраа. Баярлалаа. Энэ дээр нэг юм газ ярьчих л та. За. Энэ SLS гэдэг нэг юу байгаа даа.
Space Launch System билүү те. Нэг пуужин байгаад байгаа. Цойлуур. Энэ дэлхийн одоо ер нь хамгийн хүчтэй, бүх цаг үеийн хамгийн хүчтэй цойлуур гэж ингэж гаргаж ирсэн. Гэтэ айгүй сонио. SpaceX, Blue Origin гэ бүгдээр ийм олон удаа ашигладаг усаа газардаг ийм боож хийчихэд хахад одоо манай NASA л одоо ганцаархнаа ингээд хуучнараа ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ SLS нь бол хичнээн одоо нэг Saturn 5 гэдэг байгаа тэр хөлөгчин бол уг нь бол өдийг хүртэл бүх цагийн хамгийн одоо лаг нь байлаа шүү дээ. Хамгийн том нь хамгийн хүчтэй нэрсэн бол энэ одоо SLS гэдэг бол тэр Saturn 5-аас илүү хүчтэй ийм боожин баг. Одоо нэгсэндээ илүү тэрэлт өгдөг, илүү тийм хүчтэй, хамгийн хүчтэй гэж байна. Гэхдээ мэдээж одоо тэр хажууд нь spaceship одоо тэр юу гэдэг лээ хиний Starlink гэдэг юм. SpaceX-ийн тэр Starship гэдэг байгаа шүү дээ. Тэр мөр бол илүү хүчтэй. Гэхдээ одоохондоо нэг хайхтар хүн зөөж аваачаа цар марн дээр буулгаад сансар онцлог гаргацсан юм байхгүй байгаа болохоор одоогийн байдлаар бол энэ SLS гэдэг саяны Artemis 2 хүлэгт зориулж шээс. Ер нь бол Artemis хүлэгт одоо ингэж зориулж ашиглах энэ буужин цойлуур бол дэлхийн хамгийн хүчтэй одоо юм тэрэлттэй буужин гэж явчих. Энэ бол их сонирхолтой. Одоо Mir станц чинь одоо олон улсын станц тий. Америк өөрсдийнхөө юу хийгээгүй гоё. Mir гэж тийм станц үү тийм үү те? Хуучин. Тийм үү те. Тийм олон улсын станц гэж одоо байгаад байгаа. Тэр чинь нөгөө Mir гэхгүй. Тийм үү те. Америк юу хоёр ISS хийлээд байгаа шүү дээ. Тийм тэгээд хятад метууч хийгээд байгаа шүү дээ. Америкч өөрсдөө нөгөө нэг ISS хийсэн юм чинь тэгээд дадгар байж байгаа шүү дээ. Улсуудтай хамтарч байгаа хийсэн. Бас би ингээ хамтарч байгаа гэдэг үг. ISS-с гадна дахиж тийм ISS хийнэ гэдэг шүү дээ. Тэр чинь одоо сансрыг эзэлж ин гэсэн үг шүү дээ. Сансрыг эзэлэх гэдэг байгаа. Сансарт одоо газар авах гэдэг юм уу та? Нэг тийм болоо. Тэр бол ингээд яг суурь хэлчихэл суурил зөв хийгээд ингээд легош ингээл нэмэдэж болох юм тий. Яг ингээд сансарт юу хийж болж байгаа байхгүй. Барилга саран дээр ч биш дэлхий дээр ч биш яг голдон зүгээр барилга тий. Голдон ч биш юм байна л да зүгээр дэлхийд ойрхон. Тий дэлхийд ойрхон. Тэгэд энэ капсул бас айгүй тийм сонирхолтой. Тэр нь том гээсэн шүү дээ тий. Томоос гадна одоо мэдээж том. Тэгээ 4 хон багтана цэлгэр гэдэг. Одоо нэг анхны тий Орос морсын капсул масалч бол ингээ баг хүнээ бодсон биш баг тэр тий хөлгөө утсан түлшээ утсан юм байгаа даахгүй тэр хүн тэнд одоо яаж багтаад байгаа юм тий Оросын машин ч угаас тийм шүү дээ тий гэтэл бат бүх тий гэтэл яг Америкийнх нь гарч ирээд айгүй тийм гоё хийсэн байхгүй тий гэтэл яг энэ өндөрлөгөөс харахад бол одоо тэр өмнө ашиглаж байсан Apollo-гийн тэр капсул бас л хэцүү юм байлээ тэр дотор гэж хэцүүлж 4 хоног явна тэгээд тэндээ буучаад буцаад ингээ хурж ирэн 4 хоног явна тэр чи айгүй тийм ёо 4 хоног сандал дээр суугаад ер нь явна гэсэн үг шүү дээ тий тэгэхээр л түүхтэй санагч тэгвэл SpaceX-ийн одоо энэ юу байгаа Dragon гэдэг байгаа. За тэгээ одоо саяны Artemis-ийн Orion гэдэг юу байгаа шүү дээ тий капсулууд энэ капсулууд бол бүр үнэхээр дотор нь өстэй жинхэнэ нэг тий дэлхий дээр буулгаж авчир тавьж байгаа дотор нь амьдарчмаар тийм гоё тий зэлгэр гоё цонх том цонхтой юм уужим дотор нь гэж хөлөөдөө хөдөж болохоор юм гоё байгаа байхгүй. Тэр мөр нь бол надад аягүй таалагдсан. Энэ одоо ингээд суухаар удаан суул ингээд донгоцоор явахд амар хөштэй шүү дээ. Харин тий. Энэ гэхдээ татгүйч байхгүй яах вэ? Тийм шүү дээ. Яг нөө нэг яг тэр чинь байхгүй. Тэр үед чинь бид нар ингээд тийм хүчийг мэдэрч байгаа шүү дээ. Гэтэл нөө нэг дэлхийгээс слингшот хийчихэд ингээд хайчиж байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр ингээд дандаа дан чөлөө тонол гэсэн үг байхгүй. Тэр дан жингүүдл гэсэн үг. Ерөөсөө битүү жингүүдл дотор. Тэгэхээр ерөөсөө нэг чилж мэлнэ гэсэн юм байхгүй л байна. Харин ч баг сайхан амрах баг. Хамаг болчихно юу ч мэдээгүй. Харин тий. Тэрнээс нь болоод эдрийг чинь бүр ингээд тэр сандалд бихэлж мэхлээд унтаж мундахтай сандал мандал дээр бихлээд ингэж унтахгүй л чинь ингээд юм очиж мөргөө тийм хөлөө одоо жиих ингээд нуглах нэг ялаагүй юм байна тий. Энийг асуумар л юм тий. Тийм ээ. Гэтэ ер нь ингээд тийм жоо ингээд теннис хийгээл байж байл зүгээр үстэй тий. Жоо атирчгаар л ингээд чилигээ гаргамаар санагдаад ах байлгүй тий. Нэг дээр сууж байгаа юм шиг. За угаасаа тэгээд удахгүй байхад гурлаа нэвтрүүлэг хий те. За ингээд манай шинжлэх ухааны тань мэдгүй Одмөндөр сувгийн шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг энэ дугаар маань ингээд өндөрлж байна. Студид физикч бэлгүүн, компьютерийн шинжлэх ухаанч хасчулуу болон хөтлөх зандаа миний биелээ. Нэвтрүүлгийг маань аюулгүй дижитал орчны хамтдаа бүтээн хүрээтэй Unitel компани болон Игүнэ оюун болор софт компани вэнцэтгэлээ. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм.
Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.